1990 оны хавар Нью Хэмпшир нам гүн байлаа. Дээри хот бол Америкийн олон жижиг хотуудын л нэг. Хөршүүд нэг нэгнээ таньдаг тайван гудамжтай энэ газар зарим нь хаалгаад хүчхээч мартдаг. Яг ийм газарт хүмүүсийн итгэл үнэмшилт багтахгүй нэгэн хэрэг аажмаар бүрэлдэм бий болж байсан. Энэ хотод Памела Энн Смарт гэдэг бүсгүй байв. Гадаад төрхөөрөө бол тэр тухайн үеийн төгс Америк мөрөөдлийн дүр. Залуу, царайлаг, боловсралтай, хэвлэл мэдээллийн салбарт сурсан, яриа хөөрөө сайтай, өөртөө итгэлтэй. Тэр бол хүмүүсийн итгэл төрүүлдэг төрлийн эмэгтэй. Түүний ажилдаг сургуулийн багш нар түүнд итгэн сурагчид биширдэг, харин ирчүүд татагдана. Харин энэ бүхний цаана хинч хараагүй өөр нэг Памела оршиж байлаа. Тэр үед Памела дөнгөж 22 настай. Харин түүний нөхөр Грег Смарт түүнээс арайх, тогтун, энгийн амьдралыг хүсдэг нэгэн байв. Тэдний гэрлэлт гаднаас нь харахад асуудалгүй мэд. Гэвч бодит байдал дээр Памела гэрснээсээ ердөө хэдхэн сарын дараа үүнээс уйдж эхэлсэн. Тэр өөрийгөө хитрхээ эрт амьдралдаа баригдчихлаа гэж мэдэрч байв. Залуунаас хүсэл тачаал, эрх мэдлийг мэдрэх хүсэл түүний дотроос нь идэж эхлэв. Памела Вина Кеннет ахлах сургуульд хэвлэл мэдээллийн зохицуулагчаар ажилд орсон нь энэ түүхийн хамгийн аюултай цэг байсан. Учир нь тэр өсвөр насныхантай өдөр бүр харцаж эхлэв. Тэр бол багш биш, хатуу дүрэнтэй ч нэгэн биш. Харин бусадтай ойр дотн бусдыг ойлгодог нээлттэй насанд хүрэгч. Чухамдаа яг ийм л хүн өсвөр насныханд хамгийн хүчтэй нөлөөлдөг. Харин энэ сургуульд Вильям Билли Фин гэх нэгэн сурагч байв. Найзууд нь түүнийг Билли гэж дуудана. 15 настай, туршлагагүй, өөртөө итгэл муутай, эцэг эхийн анхаарал дутсан хүү. Памела түүнд бол зүгээр нэг эмэгтэй биш байлаа. Тэр бол анх удаа чи онцгой гэж хэлж өгсөн хүн. Анх удаа түүнтэй том хүн шиг харьцсан, анх удаа анхаарал халамж өгсөн хүн. Харин эндээс л бүх зүйл буруу зам руу орж эхлэв. Эхэндээ тэд нэг хөтөлбөр дээр хамт ажиллаж байв. Мансууруулах бодисын эсрэг өөрийгөө үнэлэх тухай ярьдаг хөтөлбөр. Хачиргалтай нь яг энэ өөрийгөө үнэлэх нэрийн дор Памела Билигийн оюун санаанд аажмаар нэвтэрч эхлэв. Тэр түүнийг магтан, итгэл өгн, бусдаас өөр гэдгийг нь хэлнэ. Харин Билли үнийг хайр гэж андуурчээ. Памелагийн хувьд бол энэ харилцаа өөр зүйл байлаа. Тэр нөхрөөсөө авч чадаагүй сэтгэл хөдлөл, хяналт, давмгай байдлыг эндээс олж авч байсан. 15 настай хүү түүний үг бүрийг үнэн мэд хүлээж авна, түүний хийснээр бодно, түүний төлөө юу ч хийхэд бэлэг. Харин цаг хугацаа өнгөрөхөд удалгүй тэдний харилцаа нууц амргийн төвшөнд хүрчээ. Энэ бол хууль зөрчсөн ёс суртахууны хувьд байж боломгүй явдал. Гэвч Памела үнийг зогсоохын оронд улам гүнзгийрүүлсэн. Тэр Биллид хайртай гэдгээ хэлжээ. Харин Билли түүнд бүх амьдралаа зориулна гэж бодсон байдаг. Чухам энэ үед Памелагийн гэрлэлт бүр мөсөн нурж байлаа. Нөхөр Грег Смарт юу болж байгааг бүрэн ойлгоогүй ч эхнэрийнх нь хөндөй, ууртай, дургүй байдал илт мэдрэгдэн. Салалт гэдэг үг тэдний дунд гарч эхэлсэн. Харин Памелагийн хувьд салалт бол зүгээр нэг сэтгэл зүйн асуудал биш байлаа. Нөхрөөсөө салбал тэр мөнгөгүй болно, бас гэрээхэндээ нэр хүндгүй болно. Энэ нь ялагдлаа гэсэн мэдрэмж. Тэр үед Памела нэг зүйлийг ойлгосон. Хэрвээ Грег алга болбол бүх зүйл асуудалгүй болно. Салтын шившигч байхгүй, санхүүгийн дарамтч үгүй, амьдрал дахин чөлөөтэй болно гэж боджээ. Гэхдээ тэр өөрөө гараа цусан дүрэхгүй, яг энэ үед 15 настай Билли Фин түүнд хэрэгтэй болов. Памела түүнд шууд нөхрөө аал гэж хэлээгүй. Харин аажмаар маш ухаалгаар сэтгэл зүйн шахалт хийж эхлэв. Намайг үнэхээр хайрладаг бол би түүний хажууд зовж байна. Бид хамт байж чадахгүй байгаа ганц шалтгаан нь тэр гэсэн өгүүлбэрүүд давтагдана. Хайр, секс, анхаарал бүгд нөхцөлтэй байжээ. Билли үнийг сонсоод бодож эхлэв. Тэр өөрийгөө баатар гэж төсөөлсөн. Памеlag авран түүний төлөө бүхнийг золиослоо. Билли ч ганцаараа биш, найзууд нь бий, өсвөр насны 4 хүүхэд. Тэдэнд энэ бүхэн кино шиг санагдав. Бодит өхөл, бодит хор уршгийг тэд төсөөлөөгүй. 1990 оны 5 дугаар сарын 1-ний орой Грег Смарт гэртээ ганцаараа байлаа. Памела санаатаагаар оройтож ирсэн, тэр уулзалтай гэж хэлсэн байна. Харин энэ хооронд 4 хүү түүний гэрлүү явж байлаа. Тэр орой Дээри хотын нэгэн энгийн байрны дотор Америкийн True Crime түүхийн хамгийн жигшмээр алгын нэг болж өнгөрсөн юм. Энэ орой Грег Смарт эхнэрээ хүлээж байв. Памела түүнд ажлын уулзалтай гэж хэлсэн тул оройтож ирнэ гэдгийг мэдэж байсан. Грег тэр үед амьдрал нь ингэж төгснө гэж огт төсөөлөөгүй. Тэр бол зүгээр л эхнэртэйгээ маргалцсан, харилцаан жаахан муудсан жирийн нэгэн нөхөр байв.
Харин хотын өөр хэсэгт 4 өсвөр насны хүү цугларчээ. Тэдний дунд хамгийн их сандарч байсан нь Билли Флинн тэр дөнгөж 15 настай. Гарт нь барьж байсан буу түүнийх биш. Энэ бол Vance Lightman аавынх нь буу. Тэр бууг барих бүрт гарan чичирж байлаа. Гэхдээ Памелагийн царай түүний хийсэн үгс толгойд нь дахин эргэлдэн. Хэрвээ чи намайг хайрладаг бол гэдэг өгүүлбэр яг л тушаал мэд сонсогдож байв. Энэ мөчөд тэд бодит амьдрал дээр гэмт хэрэг үйлдэж байна гэдгээ бүрэн ухамсарлаагүй. Тэдний хувьд энэ бол төлөвлөгөө яг л кино шиг хэдхэн минутын дараа бүх зүйл дуусна гэж бодож байлаа. Харин бодит байдал дээр бол хэн нэгэн амьдралаа алдана. Хэн нэгэн насан туршдаа шоронгийн хаалганы цаана үлдэнэ. Тэд байранд нэвтэрсэн доторонч Грег байлаа. Тэр юу болж байгааг ойлгохоос өмнө бүх зүйл эхлэв. Айдас, сандрал, хашгираан, буун дуу. Энэ бол төлөвлөгөөний дагуу болсон цэвэр хэрэг биш байв. Энэ бол замбраагүй сэтгэл зүйн хувьд тэсвэрлэхийн аргагүй аллага байсан. Ингээд Грег Смарт гэртээ амиа алдав. Хөвгүүдч байрнаас гарч цугтсан. Тэд бие биенлүүгээ хараад юу хийснээ ухаарж эхлэв. Энэ мөчөөс эхлээд тэдний амьдрал өмнөх шигээ хизээч байхгүй. Гэхдээ тэд үнийг тэр даруй ойлгоогүй. Харин Памела яг энэ үед төгс жүжиг эхлүүлв. Тэр орой гэртээ ирэхэд байраа өнгөчүүлсэн нөхрөө алагдсан байдалтайг олж харсан гэж мэдүүлнэ. Түүний орилсон, уйлсан, цочирдсан дүр цагдаад маш ихтгэл төрүүлэн байлаа. Тэр бол шоконд орсон бэлэвсэн эмэгтэй ямар ч сэжиг төрөхөөргүй. Цагдаа нар чихэндээ дээрэн болсон гэж үзсэн байдаг. Байр эмх замбраагүй зарим эзүүс хөдөлсөн мэт харагдана. Памела яг энэ тамгалыг бэхжүүлэх маягаар ярина. Тэр айж сандарч нөхрөө магтана. Гэхдээ нэг зүйл сонирн байв. Түүний өв гашуу хитрхи зохион байгуулалттай мэт санагдсан. Харин мөрдөн байцаалд үргэлжлэх тусам жинхэнэ ан цавууд гарч эхэллээ. Гэрэгт оролцсон хөвгүүдийн нэг болох Vance Lightman аав гэртээ байсан буу алга болсныг анзаарчээ. Харин алга болсон буу байсан газараа хэд хоногийн дараа гарч ирэхэд аавд нь сэжиг төржээ. Мөн олон сум байхгүй байсны дээр буу нь хэрэгэлсэн болох нь анзаарагдав. Удалгүй тэр бууг цагдаад авчирч өгсөн байдаг. Энэ бол хөвгүүдийн хэрэгэлсэн яг тэр зэвсэг. Үүнтэй зэрэгцээд нэг нэр дахин гарч ирсэн нь Cecilia Pierce гэдэг нэр байлаа. Тэр бол Памелагийн найз. Хэрэгт ашигласан буу хөөн мөрдлөг эхлүүлж сэжиг авсан цагдаа нар Памелаг шалгахын тулд түүний найз Ceciliаг ятгах эхэлжээ. Эхэндээ тэр татгалзсан ч иргэний хариуцлагын төлөө цагдаа нартай хамтран ажиллахаар болов. Тэр Памелагтай хийх яриануудаа нууцаар бичхийг зөвшөөрсөн. Хэрвээ найз нь гин буруугүй бол ингэж батлагдана. Cecilia чухамдаа ингэж бодсон. Харин яг эндээс Памелагийн жинхэнэ нүур ил гарч эхэлнэ. Найзынх нь хийсэн бичлэгүүдээр Памела бол гашуудж буй бэлэвсэн ихнэр биш байлаа. Харин ч нөхрийнхөө үхлийн талаар хитрхи тайван хүндий заримдаа бүр ууртай ярьж байсан. Түүний яриануд өмнөх мэдүүлгүүдтэй зөрчилдөн. Энэ бол мөрдөн байцаалтын эргэлтийн цэг байлаа. Хэрэгт оролцсон хүүгийн аавын авчирсан бууны сумнаас хохирогч Грегийн биенээс олдсон сумтай яг цав таарч байсан. 1990 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Памела ажиллаж байсан сургуулийнхаа зогсоолд алхаж явлаа. Түүнийг мөрдөгч Даниэл Палетте зогсоосон. Бүсгүй мөрдөгчийг таниж байв, урд нь олон удаа уулзаж ярилцаж байсан хүн. Тиймээс Памела тайвнаар юу болсон бэ гэж асуув. Харин мөрдөгчийн хариулт түүний амьдралыг бүр мөсөн өөрчлөв. Уг мөрдөгч хэлэхдээ сайн бас муу мэдээ байна. Сайн мэдээ нь бид нөхрийн чинь аллагыг илрүүлсэн, харин муу мэдээ нь чи баривчлагдлаа. Памела гайхсан дүрсгэн юуны төлөө гэж асуухад нэгдүгээр зэргийн аллах гэдэг үг гарч ирэх мөчид түүний жүжиг төгсөв. Гэхдээ энэ бол төгсгөл биш байлаа. Харин бүх нийтийн өмнө ил задгаа явагдах хамгийн том жүжигийн эхлэл байсан юм. Памела Смартын баривчилгаа Нью Хэмпширийн жижиг хотын хилээс давж Америкийн үндэсний хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орж ирэхэд энэ хэрэг энгийн нэгэн аллах байхаа болж харин нийгмийн ёс суртахуун эмэгтэй хүний дүр өсвөр насныхны хариуцлага бэлгийн эрх мэдэл гих олон давхар сэдвийг зэрэг хөндсөн томоохон жүжиг болон хувирсан юм. 1991 оны хавар шүүх хурал эхлэх үед Памела Алидийн төрөлхийн алуурчин өсвөр насныхныг ашиглагч хүйтэн цустай эмэгтэй гэсэн тодотголуудыг өөр дээрээ зүүжгсэн байлаа. Шүүх танхимд орж ирэх бүртэн камер түүнийг ангуучлан үсний засалт хувцаслалт харц инээмсэгдэл хүртэл утга агуулгатай мэд задлан шинжилгээнд орно. Прокурорын хувьд энэ бол маш тодорхой ойлгомжтой түүх байв. Залуу сайхан эмэгтэй өөрийн хүсэл тачаал амьдралын тав тухайг хадгалахын тулд өсвөр насны хүүг сэтгэл зүйн хувьд уруу татаж аажмаар аллахын зэвсэг болгон ашигласан. Энэ түүхэнд Памела бол алуурчин, харин Билли Флинн бол золиос.
Ийм зохиомж олон нийтэд маш амархан ойлгогдсон, хамгийн гол нь уур хилэнг төрүүлнэ. Шүүх хурлын үеэр бие лэвлийн танхимд орж ирэхэд хүмүүсийн анхаарал түүн дээр төвлөрнө. Тэр аль хэдийн амьдралынхаа хамгийн том алдаа хийсэн, гин бурууга хүлээсэн, ял авахд бэлэн байгаа нэг. Түүний яриа энгийн эмх цэгцгүй заримдаа зөрчилтэй байсан ч нэг зүйл дээр л тууштай байлаа. Памела түүнд хайртай гэдгээ хэлсэн. Памела түүнийг өөрөөсөө холдуулахын тулд нөхрөө зайлуулах хэрэгтэй гэж ойлгуулсан. Памела түүнийг энэ зам руу түлхжээ. Гэхдээ энд нэг чухал асуудал оршиж байв. Энэ бүхнийг нотлох бодиттой баримт бараг байхгүй. Ямар ч бичгээр үлдсэн төлөвлөгөө байхгүй, ямар ч шууд тушаал, бичлэг, мессеж байхгүй. Бүх зүйл зөвхөн хүмүүсийн амнаас гарсан үгтээр тогтож байлаа. Харин тэдгээр хүмүүс хинбэ гэвэл өөртөө ял хөнгөрүүлэхийн тулд гэрээ хийсэн өсвөр насны хам хэрэгтнүүд. Памелагийн өмгөөллийн баг яг үүнийг онцлов. Тэд хэлэхдээ эдгээр хөвгүүд Памелагийг буруутгахгүй бол өөртөө насан туршдаа шоронд үлдэнэ гэж шүүхийн өмнө хэлв. Үнэхээр ч тэд Памелагийн эсрэг мэдүүлэг өгснөөр ялын нөхцлөө илт хөнгөрүүлсэн. Энэ бол хууль зүйн хувьд зөвшөөрөгдсөн боловч ёс суртахууны хувьд эргэлзээтэй механизм. Памела өөрөө мэдүүлэг өгөхдөө өөрийгөө алуурчин биш, харин асар том алдаатай ёс суртахууны хувьд унсан нэгэн гэж тодорхойлов. Тэр биелээтэй харилцаанд орсноо хүлээн зөвшөөрсөн. Энэ бол түүний хамгийн том нүгэл гэж хэлв. Харин нөхрийнхөө амийг хөнөөх тухайд бол тэр огт мэдээгүй, хизээж хүсээгүй, бас төлөвлөөгүй гэж зүтгэсэн. Түүний яриагаар бол Билли түүнийг орхино гэж айсандаа өөр бухимдлынхаа оргилд найзуудтайгаа хамт өөрсдийнхөө шийдвэр гаргасан. Гэхдээ энэ шүүх танхимд логик бус боловч хүний сэтгэлд илүү хүчтэй нөлөөлөх нэгэн хүчин зүйл байлаа. Памела бол насанд хүрсэн эмэгтэй, Билли бол хүүхэд. Энэ тэнцвэргүй байдал бүх зүйлийг тодорхойлж өгсөн. Хууль ёсоорч нийгмийн ухамсарын хувьд ч Памела буруутай дүрд илүү амархан багтана. Шүүхийн танхимд нууцаар бичсэн ярианы бичлэгүүд тоглогдох мөч хамгийн шийдвэрлэх үе байлаа. Тэнд Памелагийн хоолой уу гашууд автсан бэлэвсэн эмэгтэй шиг биш, харин бухимдсан, өөрийгөө өмөрсөн, заримдаа бүр хүйтэн мэд сонсогдов. Тэр өөрийнхөө үгийг өмнөх мэдүүлгүүдтэйгээ зөрүүлсэн нь баригдсан. Энэ бол прокурорын хувьд алттай адил баримт байлаа. 1991 оны 3 дугаар сарын 22-нд танхимд суусан хүмүүс амьсгаагаа түгжин хүлээж байв. Шүүгч шийдвэрийг уншсан. Памела Смарт 1-р зэргийн аллагын хамжигч, аллах зохион байгуулах хуульдаан гэрчид нөлөөлсөн гэмт хэрэгт буруутай. Ингээд түүнд насан туршийн хорих ял өршөөлгүй, боломжгүй, буцах замгүй. Тэр мөчөд Памела уйлсангүй, тэр зүгээр л доошоо харсан. Магадгүй тэр мөчтөл өөрийнх нь амьдрал, өөрийнх нь хяналтаас бүр мөсөн гарсныг ойлгосон байж мэднэ. Гэвч энэ шийдвэрээр түүх дуусаагүй, харин ч нийгмийн маргаан хэвлэл мэдээллийн шүүгэн энэ үнэхээр шударга байсан уу гэх асуултын эхлэл болсон юм. Хэргийг үйлдсэн 4 хүүгүүд бүх насаараа хоригдох ял авсан ч хожим тэд суллагдсан юм. Америкийн нийгэм Памела Смартыг хэргийг энгийн нэг аллагын хэрэг гэж хүлээж авсангүй. Учир нь энэ хэрэг олон хүний дотоод айдсыг зэрэг өдөөсөн, багш сурагчийн хил хязгаар, насанд хүрэх эмэгтэй болон өсвөр насны хүү, секс ба эрх мэдэл, эхнэр нөхрийн итгэлцэл, эдгээр сэдвүүдийн хэвлэл мэдээлэл нэг дор бөөгнүүлж Памелаг бодит хүнээс илүүтэйгээр муу зүйлийн бэлэгдэл болгон хувиргасан. Тэр бол буруу эмэгтэй хүүхдийг завхруулсан. Гэр бүл сүйтгэсэн эр нөхрөө алуулсан. Ингэж дүрслэх нь уншигчид, үзэгчдэд ойлгомжтой хялбар бас уур хүргэв. Телевизийн нэвтрүүлгүүд Памелагийн зургийг дахин харуулна. Үлсний засалт нь хэтэрхий цэмцгэр байна гэдэг нь буруутай, инээмсэглэл хүүтэн цустай. Инээмсэглэхгүй бол тэр гимшээгүй байна. Тэр юу ч хийсэн ялдагдагчийн дүрээс гарч чадаагүй. Энэ бол шүүхээс ч илүү хатуу шүүлт байлаа. Олон нийтийн ярианд нэг асуулт давмгайлж эхлэв. Яагаад 15 настай Билли ийм зүйл хийсэн бэ? Хариулт нь дандаа нэг зүг рүү заан, тэр бол Памела. Харин Билли бол хүүхэд, тэр хуурдагдсан. Тэр ашиглуулсан. Энэ логик маш амархан тархсан. Учир нь бид хүүхдийг гин буруугүй байгаасаа гэж хүсдэг. Харин насанд хүрсэн эмэгтэйг илүү амархан буруутгах. Гэвч энэ түүхэнд анзаарагддаггүй нэг нарийн зүйл бий. Билли Флинн бол зүгээр нэг идэвхгүй хохирогч биш. Тэр өөрийн гараар буу барьж, өөрийн хөлөөр тэр байшинд орж, өөрийн шийдвэрээр гогтарсан. Тэр үйлдэлийг хинч шууд хүчээр тулгаагүй. Гэсэн ч олон нийтийн нүдэнд энэ баримт бүдгэрч, харин Памелагийн дүр улам тодорч, улам хар бараан болж хувирчээ. Хэвлэл мэдээллийн хувьд Памела бол төгс өгүүлэмж байв, сайхан царайтай эмэгтэй. Секс болон аллах өсвөр нас, эдгээрийн нэг дор тавьбал рейтинг өөрөө өснө. Тиймээс түүний хэргийг задлан шинжилнэ гэхээс илүүтэйгээр аимшигтай эмэгтэй гэдэг домгийг бүтээх нь илүү ашигтай байлаа. Энэ үед Памела өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй болж эхэлсэн.
Давж заалдах шатны шүүхүүд түүний хэргийг хянан үзсэн ч анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээв. Тэр үргэлж нэг зүйлийг хэлсээр ирсэн. Би ёс суртахууны хувьд буруутай, гэхдээ алуурчин биш. Гэвч энэ өгүүлбэр олон нийтийн чихэнд хүрэхгүй. Энэ бол хүмүүсийн сонсохыг хүссэн үг биш. Шоронд хоригдож эхэлсэн амьдрал нь түүний хувьд өөр нэг там байлаа. Өндөр хамгаалалттай эмэгтэйчүүдийн хорих ангид түүнийг алдарсан хоригдол гэдгээр нь ялган харна. Зарим нь атаархан, зарим нь үзий ядна, зарим нь ашиглахыг оролдоно. Энд Памелагийн өнгөрсөн амьдрал хамгаалалт биш, харин аюул болж хувирчээ. 1996 онд түүнийг хоёр хоригдол зодож, хамар нүдний яс нь хугарч, нүрэнд нь хиймэл хатан суулгах шаардлагатай болсон нь энэ орчны бодит байдлыг илчлэв. Түүнийг урвагч гэж буруутгасан. Харин үнэндээ хинч үнэн худлыг нь бүрэн мэдэхгүй. Энэ бүхний донд Памела амьд үлдэхийн тулд өөрийгөө өөрчлөхийг оролдов. Тэр хичээл номд суралцаж бусад хоригдлуудад ч гэсэн зааж эхэлжээ. Утга зохиол, хууль зүйн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Эмэгтэйчүүдийн эрхийн байгууллагад элсэж, шорон дох эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын талаар дуугарч эхэлв. Гэвч энэ бүхэн түүний хэргийг өөрчлөхөд хангалтгүй. Нийгэм нэгэнд түүний талаар шийдвэрээ гаргасан байлаа. Тэр бол домог. Домгийг өөрчлөх амаргүй. Ялангуяа тэр домог олон нийтийн уур хилэн дээр суурилсан бол. Эвлийн шоронд орох үедээ дөнгөж 16 хүрч байлаа. Тэр залуу насныхаа бараг бүх хугацааг төмөр хаалганы цаана өнгөрөөсөн. Тэр боловсрал эзэмшсэн, цахилгаанчин болж сурсан, бөгний ажилд ч оролцсон, өөрөөр хэлбэл нийгэм түүнийг засарч байна гэж харжээ. Тэр өөрийн гин буруу хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн гэр бүлээс уучлалт гуйсан. Хууль зүйн хувьд ч олон нийтийн сэтгэл зүйн хувьд ч тэр гимссэн дүрд багтаж чадав. Ингээд тэр 2015 онд 40 наснда суллагджээ. Насан туршийн хяналттай ч гэсэн гадаах агаараар амьсгалж, хаалга онгойлгож, өөрийн хөлөөр алхах эрхтэй болжээ. Бөөг авчирсан Ванс Лайтамч бүр түүнээс эрт гарсан, суралцсан хоёр хүүхэд ч гэсэн цагаас өмнө суллагджээ. Тэд бүгдээрээ аллагын үйл явцад шууд оролцсон хүмүүс, гэвч тэдний тухай олон нийт бараг ярьсангүй. Учир нь тэд сонирхол татах үст дөрүүд биш, тэд түүхийн сүүдэрт үлдсэн. Харин Памела Смартын хувьд бүх зүйл эсрэгээрээ явсан байдаг. Тэр шоронгоос хизээч гарч чадахгүй гэдгээ бараг эхнээс нь ойлгосон байна. Түүний бүх давж заалдах орлогод бүтлгүүтэв. Чөөл хүссэн өргөдлүүд нь ч буцаагдсан. 2023 онд түүний сүүлчийн найдварч бүр мөсөн унтарчээ. Тэр 2024 онд анхудаа нөхрийнхөө үхэлд хариуцлага хүлээж буйгаа илэрхийлсэн байдаг. Гэхдээ энэ нь би алуулсан гэсэн утга биш, би харах ёстой дохиог хараагүй гэсэн хүлээн зөвшөөрөлт байжээ. Зарим хүний хувьд энэ бол хитрхи оройтсон үг. Мийнхэн хувьд бол анхудаа гарч ирсэн жинхэнэ дотоод дуу хоолой байлаа. Гэвч хууль оройтсон гэмшлийг үнэлдэггүй. Ялангуяа нэгэнт домог болж, нэгэнд нийгмийн уур хилэнгийн байв болсон хүний хувьд. Памела Смартын хэрэг бол зөвхөн аллагын тухай түүх биш. Энэ бол эрх мэдэл буруу гарт очвол юу болдгийг тухай түүх. Багш сургууль хүмүүжүүлэгч насанд хүрсэн хүн гэдэг бол зүгээр нэг ажил мэргэжил биш. Харин хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх асар том давуу байр суурилээ. Харин тэр давуу байдлыг хайр халамж гэж андууран ашиглавал хүүхэд өөрийнхөө хийж буй үйлдэлийн жинг бүрэн ойлгож чадахгүй. Өсвөр насны хүүхэд би өөрөө шийдсэн гэж бодож болно. Гэхдээ тэр шийдвэр ямар орчинд хэний нөлөөнд гарсан бэ гэдэг л хамгийн чухал асуулт. Хайр болоод зөвшөөрөгдөх хүсэл, анхаарал сангах мэдрэмжээр тоглосон харилцаа бол тэгш харилцаа биш. Энэ бол аажмаар хэл хязгаарыг арилгаж, ингэхээсээр аргагүй мэд сэтгэхүйг бий болгодог далд шахалт. Эцэст нь харахад буу барьсан хүүхэд байсан. Гэхдээ замыг нь хэн заасан бэ гэдэг асуулт үлддэг. Энэ хэрэг хүмүүст нэг зүйлийг маш тод сануулдаг. Хүүхдийг хамгаалах ёстой хүмүүс хэл давбал үр дагавар нь зөвхөн нэг хүний амьдралаар дуустдаггүй. Тэр хэл давалт нь олон хүний хувь заяаг эддэг. Тиймээс энэ түүхий хамгийн том сургамж бол шийтгэлийг хэмжээ биш. Харин итгэл хүлээсэн насанд хүрэгчд нэг л удаа буруу алхвал тэр алдаа нь хизээж жижиг байхгүйг харуулжээ.